Үзэгч та бид өнөөдрийг хүртэл агаарын бохирдол гэж айхтар том асуудал байгааг ярьсаар ирсэн. Гэтэл үүнээс ч илүү асуудал Улаанбаатар хотод олон байна. За энэ бол хөрсний бохирдол байгаамаа. Хэрвээ бидний амьдарч байгаа орчны хөрсний бохирдол дээцэгтэй хүрэх юм бол халдвар чараас эхлээд олон өвчнөөс бид салахгүй. Тиймээс хог хаягдлаа хаашаа даалд оруулахаа мэдэхгүй байсаар ирсэн ч нийслэлчүүдийн гаргаж байгаа хогийг нарангийн ингэрт болж эхлээд байгаамаа. Япончууд 2002 оноос хойш монголчуудад хогоо устгах ямар менежмент байж болох талаар судалгаа явуулж үзсний эцэст дарж болох аргыг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлжээ. Олон улсын байгууллагын шугамар энэ лантвий технологиг нэвтрүүлж байгаа юм. Өдөрт ирсэн хогоо бол маргааш нь лантвий технологийн дагуу дарж байгаа. Энд бол 10 тонны 3 машин, 3 бульдозер, нэг экскаватор байнга ажилладаг. 2 ус нэтрэг ажилладаг. Хогоо бол бүрэн хэмжээгээр дарж устгаж чадж байгаа. Энэ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгаж байгаа. Энд чинь одоо яаж яах вэ гэхээр салхинд хийсэн. Одоо гэлгэр уутмууд гэдэг одоо хөнгөн чанарын юмнууд шүү дээ. Тэгээ энэ одоо курсыг маш их хэмжээгээр бохирдуулна шүү дээ. Энэ одоо бохирдох асуудлыг багасгах байгаа юм. Нэгдүгээр энэ хогийг нэгтрүүлээд аюулгүй болгож байгаа. Энээс чи өөдөө одоо хорт хий ялгарах ёстой. Тийм ээ, хөрс бохирдох ёстой. Тэгэхээр энэ чинь доороо пилонх дэвссэн байгаа. Хөрс рүү нь одоо тэр бохир усыг нэвтрүүлж одоо хөрсний усыг бохирдуулахгүй тулд доор нь пилонх дэвсээ дээрээс нь одоо хогоо 50 см хогоос хаад 20 см шороогаар дараад нэгтрүүлээд яваад байна шүү дээ. Хог устгах олон арга байдаг. За дэлхийн улс орон хог хаягдлаа 100% дахин боловсруулдаг. Харин манайхан дахин боловсруулах хөрөнгө байхгүй учраас ядаж ил хаягдгаа болж дарж эхлээд байгаамаа. За өнөөдрийн байдлаар 3.2 сая тонн хогийг таны харж байгаа энэ газарт булаад байна. За ойролцоогоор 19 га газар хогоо болж тэгш газартай болгочиход байгаа гэсэн үг ээ. Энэ бол ямар ч гэсэн дэлхийн одоо хүн төрөлхтөн өөр газруудад туршаад үтцсэн арга л да. Тэгэхээр би бол энийг бол бид нар өөрсдөө одоо технологийн алдаал гаргахгүйгээр зөв хийж явах юм бол энэ үр дүнтэй арга гэж бодож байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайд цогтоотор Улаанбаатар хотын хогны асуудал бүхэлдээ сайжрах хэрэгтэй гэж байлаа. За өөрөөр хэлэх юм бол хур хогондоо дарагдсан нарангийн ингэрийг цэвэрлэж эхлээд байгаа ч цаашдаа айлын хашаач хоггүй байх хэрэгтэй гэсэн юм а. Тиймээс Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс ч гэсэн энэ асуудалд анхаарч Улаанбаатар хотын хогийг ачиж байдаг машиныхаа тоог нэмэгдүүлэхээр болжээ. Энэ ажил зориулж энэ онд нийслэлийн төсөвт 10 гаруй тэрбум төгрөг суусан байна. Үүгээр дахин нэмээд 150 гаруй хогны машин шинээр нэмж авч байгаа юм байна. Шууд Баццэг Мөнгөн Шаганаар мэдээллээ.